За сайн уу. За ер нь бол юм координатын системтэй холбоотой асуудал бол одоо энэ координат хэсэг дээр шийдвэрлэгдэнэ л дээ. За одоо жишээ нь одоо энэ координат маань энд байж байгаа шүү дээ. Яг origin хэсэг дээр байж байгаа. Бид нар одоо user coordinate system буюу хэрэглэгчийн координат систем үүсгэе гэвэл энэ дээр одоо бас ажиллаж болно. Жишээ нь одоо энэ бол view гэж юм те. Энэ бол одоо шууд одоо өөрчлөлтийн зүгээр харуулъя л дээ. Энэ командыг сонгочоор харж гинөө. X, Y маань те. X, Y хавтгай маань одоо шууд ингэ дээрээс харагдаад байгаа боловч те бидний зурсан одоо байрлал дээр нөгөө объектууд маань л яг уу. Тийм ээ. Яг ямар харагдаж ирсэн яг тиймээр харагдаж байгаа. За харин одоо энэ объект гэдгийг сонгоод үзэх юм бол жишээ нь те одоо шууд объектоос сонго гэдэг чинь зэрэгцүүлэх тэр объектоо user coordinate system те зэрэгцүүлэх тэр объектоо сонгож шүү дээ. Одоо энэ объектыг энд нь ч юм уу сонгоод өчгөр хаана байж байрлуулах гэдэг юм бэ? Объект тэр хаана байрлуулах юм бэ? Тэ. За объектыг мэдээж цаан цилиндр учраас төв тэнхлэг дээр нь очиж байрлуулж шүү дээ. За тэгэхээр одоо харж байна. Тэ. Эндээс нь ингээд бид нэр объектоо солиод байрлуулж чадчихаз. За одоо тэгвэл дахиад энэ үйлдэлийг хийе л да. Энэ одоо пирамид дээр хий гэж бодъё тий. Энэ болон дээр хийх юм уу? Тэр цаадлын болон дээр юм. Ингээл объектоо сонгоод харж байна. Ингээл байрлуулчих шүү дээ тий. За иймэрхүү маягийн. За тэгэхээр энэ face гэдэг нь ямар байдаг вэ гэхээр face гэдэг нь одоо яг уу тий чи ямар нэгэн одоо энэ чинь нэг юм хавтгай гадрал сонгох хэрэгтэй болчих юм л да. Тий одоо жишээ нь пирамидын хувьд энэ налуу энэ гадрал дээр хэрэглэж чинь. Тий координата байрлуулах асуудал үүсч чаал гэсэн. За тэгээд энэ x y-гээ хааш нь харуулах ч гэдэг юм тий ингээ асуудал яригдаж болно. Одоо тэгэл харж байна. Тэгэхээр нөгөө координат чинь налуу болчих жоос. Тий тэгэхээр одоо дараа нь чи хэмжээг өгөх юм бол энэ налуу хэмжээсийн дагуу бүгдийг болчихж байгаа юм зү. Тэгээ за иймэрхүү маягаар чи тэ оролдож тохируулаад нэг чиний хүссэн одоо би анхны байрлалд оруулах нь world гэл ингээд солиод явчих шүү дээ. За иймэрхүү байдлаар хэрэглэгчийн координатын системийг туршиж үзээд тэ өөртөө тооновчтой байрлал дээр аваачих боломжийг бүрдүүлээрэй.